Энгийн иргэд гомдлоод уйлаад цөхрөөд энгийн иргэд маань маш их туйлдаад ингээд ахад шашин маань бол бид хөгжөөд байна, бид сайхан болоод байна, тийм ч бурхан бүтээлээ, ийм ч уулыг тахлаа гэл ингээл яваад байна. Дартман иргэд маань энэ одоо засаг дээрийнхаа энэ том сайхан бодлогонуудыг хүлээн зөвшөөрч хоорондоо нэвтэй түнжинтэй байх юм бол бид ер нь ирээдүйн их сайхан байна даа. Оюун санааны залуу руу олон сайхан барилга байшингууд тэр баригдаж бид юм хийгээд байгаа юм байна шүү дээ. Гэж ингэж бодогдож байлаа. Ийм уучлаараа хэрэггүй. Асуулт 2. Ингэж хөгжихгүй. Энэ хөгжил биш. Хөгжил байна уу? Хөгөлрөөд байна уу? Энэ барилга бариалаа, энэ технологи бариалаа. Янз бүрийн технологи, энэ телевизэр одоо миний энэ бичээд байгаа юм биш. Камер хүртэл технологи хөгжиж байна. Бид худлаа яриад байна уу? Дэлхий чимжийн гэлээ. Аль эсвэл чимээд байгаа юм уу асаад. Одоо энэ бидний хөгжил дэвшилтэй сайхан байна. хэн нь үнэн хэн нь худлаа яриад байгааг үзэгч таны мэрэгэн оюун шүүтгвэ. Асуулт 3. Үзэгч таны мэрэгэн оюун үнэн худлыг хэрвээ дэнсэлсэн бол үнэнчийг шүтээд худалчийг шүтэнээсээ зайлуулж болох уу? Эцсийн шийдвэрийг үзэгч та гаргана. Хүмүүн бидний хувь тавилан үзэгч таны гарт. Ингээд сая 3 тест дээр ингээд очиод харж байхад бол үнэхээр л тэнд ус шиг хөгжиж байгаа хүмүүс алга, хүн шиг амьдарч байгаа хүн алга. Уучлаарай энэ одоо хин энэ үгийг яах гэж хэлсэн те? Энэ хүмүүс энэ үгээ эргээд боддөг юм уу боддог юм? Би бол ингэж ийм худлаа үг хэлэхээ бодит гэж хэлнэ. Ажлаа хөдөлмөрөө хийгээд мөнгө цаасаа олоод амьдралаа сайхан зохицуулаад ирэхэд яваажин дотор амьдарч л байна шүү дээ. Амьдарсан нь хэн байна? Ард түмний хараал зүхлийн байвалж шүүр шинах шиг болсон хэдэн ус төрч төв. Атаархагчдын хэл амны байвалж гоошлуулж л байдаг бизнесмэнүүд үү? Ачааны хүндийг үүрч хүнд хөнгөн үйлдвэр эрхлэгч төв. Аль эсвэл цалингаас цалингийн хооронд хамж огоох өлмөн зөлмөн ард түмэн үү? Ажлаа сайн хийгээд мөнгө цаасаа олоод диваажин дотор амьдарсан нь хэн байна? Ажилсгаараа гайхагдах хятад Японд нь байна уу? Аль эсвэл Афганистайгаар гайхагдах Англи Америкт нь байна уу? Хааван тэр диваажин? Одоо бид нэг дүүрсэн хэрэг үү? Яасан хэрэг вэ? Одоо дүүрсэн. Одоо энэ бүх стратегийн бүгдийг авал дуусгах. Бид ардын иргэд маань л энэ одоо засаг дээрийнхаа энэ том сайхан бодлогонуудыг хүлээн зөвшөөрч хоорондоо нэвтэй түнжинтэй байх юм бол бид ер нь ирээдүйн их сайхан байна даа гэж. Тэгээ миний хүүхдүүд би өөрөө энэ улсад ч амьдрын шүү дээ. Тэгэхээр бид сэрхэл хэрэгтэй болоод байна. Асуулт 6. Монгол тулгуудныхны хэлж байгаагаар бид сэрх хэрэгтэй юу? Аль эсвэл хамбал амынхан айлдуураар энэ засгийн ийм харгас хэрцгий бодлоготой эвлэрэх хэрэгтэй юу? Монгол тулгууд нь буруу яриад байна уу? Эсвэл хамбал амтан нь буруу яриад байна уу? Буруу зөвийг дэнслэе гэж, хоёргүйний хариултыг олъё гэж, 6 асуултыг тодруулан хөндөж, 2 үзүүрт хариултыг зэрэгцүүллээ. Үүгээрээ хэнэгнийг хооронд нь харгалдуулж хагаралдуулъя гэсэнгүй. Хоймортон байрлах цэнхэр дэлгэцээр хүлээн авсан мэдээлэлтэн өөрийнхөө оюунаар шүүлтүр хийж эргэлзээ төрүүлсэн зарим асуудлыг эргэцүүлсэн минь энэ билээ. Энэ ч бас учиртай. Та бол нэг бас бурхан шний туганд нэгчлэн хийж интернет загтлын бичсэн гэдэг нэг ярьжсэн төлөвлөх юм. Тий. Энэ ямар үржигтэй юм бэ? Тэгэхээр зэрэг манай багш бол энэ чойжин самблам руу
өөрөө юм бичиж тэрийг одоо надаар компьютерээр авчулж өөрөө их ханддаг ус надаарс юм бичиж явуулдаг ус энэ бурхны шашныг мохоо ухаанаар баллаад байна. Энэ хурц ухаантай энэ ухаантай улсуудыг энэс дайжуулаад байна. Энэ ажлаа зогсоох хэрэгтэй гэдэг юмыг их хийж яадаг гэсэн. Тэгээд энийг заавал илчлээрээ энийг заавал энэ зарлахгүй л намтны зовлон туйлдаа өрлөө бурхны шашныг ингэж мохоо ухаанаар баллаж болохгүй байгаа маа гэдэг ерөөсөө гэрээсээ зарилгаан заагаад үлдээс учраас би одоо энийг заавалчгүй хийх ёстой болов уу гэдэг байдлаар энэ хэлцүүлгэн үргэлжлүүлсээр явсан. Энэ жавхлан эдрийн тэмцэл одоо энэ 3 сард нэлээд хүчтэй боллоо шүү дээ тий. Тэгэхээр юу төр засгийн буруутай юм уу төмөн олон буруутай юм уу гэдэг ингээд жагсаал цуглаа хийх энэ үеэр нь би бол энэ одоо энэ дээр бол одоо энэ ард түмний зовлон ингээд туйлдаа хүрлээ. Одоо энэ Монгол орн гэдэг чинь бурхны шашинт орн гэж байгаа. Ингээд 80-аас 90% буддистууд гэж байгаа. Одоо тэр гэтэл тэр буддистуудын дээр нь байгаа энэ лам маань одоо энэ дээр шийдвэртэй хариугаа хэлэх ёстой. Энэ ард түмэн төр засагч ингээд хуваагдаад ингээд учир зүгөө олохгүй жавхлан гол нь ингээд зөв зүгөө олъё гэж байгаа шүү дээ тий. Тэгтэл бол энэ бантан бид нар хамтдаа утгачлаа гэдэг хариу араас нь ингээд нөгөө нэг энэ холд улсын их хурлын дарга энэ холд ингээд араараасаа баабар эдэр ингээд ярилцлагад ороод хариуг нь ерөнхийдөө өгөө явлаа шүү дээ. Ингээд хаалт мэтгэлцээний хийгээгүй ч гэсэн тий. Тэгэхээр зэрэг энэ ард түмний шаардлагаар энэ төр засагч нь ажилладаг учраас энэ бантан гэрөөсөө ард түмний муугаас болоод энэ муу төрчин байгаа юм. Ерөнхий хүнийхээ хувьд нэлээд бухимдалтай байгаа шүү. Энэ бас нэг юм юу гаргасан байх шүү гэсэн тий. Тэгээд тэргүүн хаан бол ерөнхийдөө өөрөө хүчийг барьсан. Тэрнийхээ хариуг авч чадахгүй бас нэг сар гарна ягаа сүулдэ хөөгж тугдаад ерөөсөө тэгээд арга мухардж байгаад энэ Симба гэдэг киногоор энэ эвлүүлгийг хийгээд ямар ч байсан энэ юм аа. Надад 2 сонголт байсан. Би нэгийг нэг мөр сонгож нөгөөхийг нь бүр мөс оргисон. Хүмүүс яагаад хоёуланг хосуулж болоогүй юм бэ гэж асуудаг. Харин би тэдэнд би хоёрын хооронд юм дургуй гэж хэлдэг гэсэн үгтэй юм дуу ингэж байхгүй. Тий. Монголчууд ч одоо ингээд бурхны шашнаар хэтэрхий явчихсан ингээд монголчууд ч дэлхийн хүн төрөлхтний хөгжлөд өөрсдөө аваад гарцсан шүү дээ тий. Тэр нь бурхан болохын тулд энэ хүн төрөлхтний хөгжлийг нэгэнт буруузамаар яваа эцэстээ ямар юм төрөх үү? Тэрийг бид нар яаж аврах уу гэдэг юмыг хийгээд ингээд тустан гараа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ дээр бол бид нар сүүлдээ ингээд төвдөө юунд орсон ингээд бурхан шашнаа маш их буруутгаж хандах гэдэг байхгүй юу. Энийний цаана бол энэ хоёрын хооронд юм дургуг ингээд бурхан болгоход том сонголт байсан. Одоо бид нар энэ том сонголтыг хийнэ гэдэг байдлаар энэ надад хувьд бол энэ дуу маш их утга учиртай. Тэгээд энэ чиглэлээр одоо энэ юмдаа таацуулаад одоогийн байгаа нөхцөл байдлыг л илэрхийлсэн юм гаргасан юм а да. Тий, энэ чинь өөрөө тэгээд их гой цаанаасаа бүтээд гараад ирж байгаа кино. Тэгээ одоо бол бид нар ингээд оюу толгоогоо ухахгүй дээр л хамгийн сонголт яваа шүү дээ, тий. Оюу толгоогоо ухадаг нь яаж байгаа юм бэ гэхээр зэрэг энэ баабар одоо чинь оюу толгоогоо ухна гэж ярьж байгаа улсууд бол энэ сорвтын төрийг бүтээж, сорвт түүний нөхцөл төрийг бүтээж ингээд энэ дээр бол энэ төр шашны тэргүй явж байгаа шүү дээ, тий. Биднэрт шанс байна. Одоо манай нийгэм хөгжихгүй. Бүгд та хоёр ч одоо айхтар ирээдүг хардаг хүнээс л асууж байгаа юм шиг л асуугаад байл. Та судлаач хүн. Судлаач нар өчигдрөөс өнөөдөр хүртлийг судлаад байж идэг юм бол судлаач нараар хүн төрөлхтөө яах юм? Тэрийг мэдлээ чалаа байлаа чалаа. Бидний хаашаа явахыг нь хаана алдахыг нь тэр мэтийг үнэхээр одоо тэгээд далдыг хардаг янз янзын идтэй шидтэй хүмүүс л болно гэж байгаа бол хоосон чанарт ороод тийм болно гэж байгаа бол одоо энэ буддистууд биднийг бүр явах замын маань хэдэн 10 жилийн өмнөөс нь хэлж явах хэрэгтэй. Тийм учраас бол үнэхээр одоо 800 чи бол өөрөө ярьдаг ингээд одоо ингээд хувьлаа хааны үед ингэж аваад энэ төлөвлөгийг эзэн хааны 800 жилийн дараа дэлхий одоо авах төлөвлөгөөнд нь одоо буддистууд философчдын айрам гэж гарч ирж байгаа маа гэж. 90 оноос хойш одоо шашин шүтгийг одоо хуулиар зөвшөөрлөө шүү дээ. Хуулиар зөвшөөрөхөөр байхгүй эдгээр чинь арай илүү их мэдлөгөө төрийн шашингээ гаргаад тавьчихлаа шүү дээ. Тэг ингээд юм хийхгүй харин ч бүр монголчуудыг мөхөлрөөр түлхэх юм бол бид ийм оюун санааны залуучтай байх шаардлага юу гэсэн байхгүй шүү дээ. Нэг хоёр эдгээр ч гэсэн худлаа яриад ингээд палбилгаа сууж явах шаардлага байхгүй шүү дээ. Би чадахгүй юм байна. Чаддагтаа үгүй. Эсвэл манай шашин худлаа гэдгийг үдээд бишрээд өөртөө тэгээд тэр гэрийнхаа мухард худлаа яриа сууж байгаа хэрэгтэй. Социализмын дараа бид нар арчлал руу орох үед бидний сайн маань муу болж хувраад муу зүйл маань сайн болоо шүү дээ. Өөрөөр бид нар анти эдэг болчихсон байхгүй. Эдгийн эсрэг артсан бол. Монголын ард түмний оюун санааны залуур дээр суучаад тэгээд өшөө бид нарыг ингээд мөхөл рүү өөрсдөө хөтлөд аваад орчих. Энэ ламнарч.
А зүгээр одоо юу ч мэдэхгүй ингийн залуу бол үндэсний тохирол учруулахгүй шүү дээ. Тэр өөрийнхөө амьдрал цор учруулна. А оюун санааны залуур дээр байгаа энэ хүмүүсийн нэг алдаар үндэснийг балж мэдэх байхгүй. Соён гэгэрэл бол хүмүүсийг өөрийнхөө буруугаас болж номоо болсон тэр байдлаас татан гаргаж чадна. Иммануэл Кант